За өнөөдөр сэргээгт эрчим хүчний чиглэлээр маш чухал хилцүүлэг болж байна. Улсын хурал дээр 2025 оны 12 сарын 26-нд энэ чиглэлийн ажлыг дэмжих 119-р тогтоолж батлагдсан. Энэ тогтоолын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр бүх түвшиндэл ажиллаж байна л да. Тэгээ улсын хурлын даргын гаргаад байгаа чөлөөлийн санаачлагын хүрээнд өнөөдрийн хилцүүлгийн гол чухал үзэл санаа явж байна. Тэгээ энэ бид нар чинь эрчим хүчний хараат байдалтай байна. Эрчим хүчийнхаа их үүсвэрийг нэмэгдүүлээ, тог тасардгүй бай, тогны хязгаарт бай гэж ярьдаг. Дээрээс нь бид нар байгаль экологт хохирлогоо цахилгаан эрчим хүчний их үүсвэрийг сайн хэрэглэх, тэр дотроо цахилгаан машины хэрэглэх тухай хүртэл ярьдаг шүү дээ. Одоо саяхан бензиний шатхууны хомс одоо асуудал үүсгэтэл хүртэл сайд гарч ирэл бид гэж бид нар цахилгаан тээвэр хэрэгслийг нэмэгдүүлэлт дээр дэмжлэг үзүүлнэ гэдэг. Энэ асуудлуудыг базаад өнөөдөр хэлцүүлж ярьж байгаа. Айл өрхүүд эрчим хүчний асуудлыг байгалийн сэргээгдэх эрчим хүч нар цахилгаан одоо бусад байдлаар одоо газ бусад байдлаар шийдэх болцоог бүрдүүлж өгөхөөр ажиллаж эхэлчихсэн. Энэ дотор Улаанбаатар хотод нийтдээ нэг 92 айл одоогийн байдлаар нарны эрчим хүчээр өөрийнхөө цахилгааныг шийдэж эхэлчихсэн байна. Тэр 92 айлын төрөөчөөсөө нэлээд нь төвийн эрчим хүчинд холбогдоод хэрэглэхгүй байгаа илүүдэл цахилгаанаа төвийн эрчим хүчээр нийлүүлээд эхэлчихсэн. Нэг айл хоногт дунджаар нэг 1000-аас 3000 төгрөгийг төвийн шугам нийлүүлдэг. Өөрөөр хэлбэл сарда 50,000 төгрөгийн орлогыг олох юм уу? Өөрийнхөө эрчим хүчний хэрэглээс асуулт болцоо бүрдэж байна гэсэн үг. Ингэснээр нөгөө энэ гэрээ юм хийгдсэн байж байна. Ингэснээр айлууд эрчим хүч хэрэглэгчээс гадна эрчим хүч үйлдвэрч болоод явж байгаа. Ийм сайн талууд байна. Энд байсан хүн зуртлыг чөлөөлчихсөн. Энэ сайн том алхам. Хоёр дахь нь Монгол улсад нийтдээ нэг 1500 орчим тээвэр хэрэгсэл байна. Энэ тээвэр хэрэгсэлд эзлэх цахилгаан хайбрид тээвэр хэрэгслийн тоо бага байгаад байна. Үүнийг нэмэгдүүлье. Үүнийг нэмэгдүүлэхийн тулд тэдэнд нэг шаардлагатай байгаад байгаа нөгөө цахилгаан тээвэр хэрэгслийг цэнэглэх цэгүүдийг олноор бий болгоё. За цахилгаан тээвэр хэрэгслийг худалдаа авахд болон худалдаа авахд таатай нөхцөлийг бүрдүүлье. Мөн одоо энэ засвар үйлчлэгийг нэмэгдүүлье. Энд орж байгаа төр хувийн хвшлийн оролцоог сайжруулах гэдэг асуудлууд яригдчих. Энэ форумын үр дүнд бол одоо шүдэр тушаа болоод байгаа олон хууль тогтоомлуудыг бид нэр өөрчлөлт оруулах. Шинээр одоо түнд одоо нийцүүлсэн жормуудыг гаргах. Нөгөө их хурлын дарга яриад байгаа шүдэр тушаа болж байгаа хүн сурталчилаад байгаа тэр тег саадуудыг чөлөөлж өгөх гэдгээр маш том ач холбогдолтой болж өгч байгаа ийм форум болж байгаа.